За өдрийн мэнд. За өнөөдрийн хичээл барилга байгууламжийн асуудал гэсэн 6 дахь хичээл байна. За бидний хичээл маань хотын экологи гэсэн учраас хотын орчныг бүрдүүлэх, хот орчныг бүрдүүлэхэд ямар асуудлууд үүсдэг вэ? Экологийн ямар асуудлууд байдаг вэ? Юуг анхаарах вэ гэдэг хичээлүүд маань явж байгаа. За тэгээд өмнөх хичээлүүд дээр тийм ээ хот хизээ хаанаас яаж үүссэн бэ? Яаж төвлөрөл бий болдог вэ? Яаж суурьшил бий болдог вэ? За тэгээд төвлөрлийн процесс, суурьшлийн процессыг бий болгоход тийм ээ төрүүлээд одоо хот тосготыг яаж байгуулах вэ? Юун дээр анхаарах вэ гэдэг хичээл маань орсон. За өнөөдрийн хичээл бол одоо тэр сонгож авсан талбай газар дээрээ барилга байгууламж барихад юуг анхаарах вэ гэдэг талаас орж байна. За ингээд барилга байгууламжийн асуудлууд. Тэгэхээр альва барилга байгууламж барих үйл ажиллагаа нь хот тосгоны төлөвлөлт барилгажлалтын норм дүрмээр одоо зохицуулагдсан явж байдаг. За ингээд хот тосгоны төлөвлөлт барилгажлалтын норм дүрм гэсэн 31-ийн 4-т ийм дүрм байдаг юм байна. За үүний 5 дугаар бүлэг дээр олон нийт иргэний барилга байгууламжийн төлөвлөлтийг яаж хийх ёстой, юун дээр анхаарах ёстой вэ гэдэг талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За гадаргын урсгал усны чиглэлийг өөрчлөх гэсэн байна. За энэ зурган дээрээс юу харагдаж байна вэ? Хот тосготыг барилгажуулахад, барилга байгууламж хийхэд тийм зам харилцаа бий болгоход юуг анхаарах вэ? Энэ зургийн аль нь одоо зөв зураг вэ? Яаж хийвэл одоо зөв стандартын дагуу болох вэ гэдэг талаар ярих гэж байгаа. Тэгэхээр энийг сайн ажиглаарай манайхаа. За тэгээд хичээл дээр байгаа хичээлийнхаа лекцүүдийг бичихтэй болжгүй л одоо энэ зургуудыг бас зурвал өөртөө ойлгомжтой байх болов уу гэж бодож байгаа шүү багш. Тэгэхээр та хэд маань энэ зургийг зураад аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг дээр анхаараарай. За урсгал усны голдрлыг бетондож сувгжуулах, мөн усны хоолойны хэрэглээг багасгах аль болохоор байгалийн төрхөөр нь засаж янзлах хэрэгтэй байдаг. За гадаргын усны байгалийн урсгалын чиглэлийг өөрчлөх нь ихэнхдээ тухайн газрын биологийн бүтээмжийг алдагдуулж байгалийн өнгө төрх үзэмжийг бууруулж байдаг. За дамжуулах хоолой хиймэл сувгаар ус хүчтэй түргэн урсснаас урсгалын доторх сав газрын хөрсний илэгдэл төрөсч байдаг. За эдгээр асуудлууд бий болдог учраас дээрх зурган дээр үзүүлснээр одоо урсаж байгаа ус гол мөрний одоо голдрлыг өөрчлөж болохгүй. За мөн тийм сувг шууд бетондож хийхийг бол ерөнхийдөө хориглож байна гэж ойлгоорой. Тэгэхээр байгалийнх нь аясаар одоо урсгалын чиглэлийг өөрчлөхгүйгээр одоо яах нь гол мөрний одоо дээгүүр гүүрийг барихтаа бол яах нь тухайн гадаргын байгалийн урсгалын чиглэлийг өөрчлөхгүй барих хэрэгтэй. За мөн дамжуулах хоолой хиймэл сувгуудыг одоо хийхдээ хит нарийн тийм ээ жижиг нүхс үгээр хийж болохгүй. За тэгээд тэр нарийн нүхс үгээр орсон ус маань хүчтэй одоо олгоодон гарах ч гэдэг юм уу тийм ингэж гарсны үндсэн дээр бол тэр голоо горхины эрэг орчмыг эвдэд сүйтгэж идэг, хөрсийг сүйтгэж идэг учраас энэ бол болдоггүй байх нэ. Дараагийн зураг ус нэвтрүүлэх байгалийн төрхийг хэвээр нь хадгалах. За тэгэхээр ер нь бол урсгал усны маань одоо урсаж байгаа зүй тогтол маань бол өөрөө юу гэхээр байгалийнхаа тэр орчин нөхцөлийг одоо яах вэ гэхээр эвдэхгүйгээр уур амьсгалыг зөөлөж өгөх юм онцлогтой байдаг. За тэгэхээр ус нэвтрүүлэх
байгалийн төрхийг хэвээр нь хадгалах нь ер нь зөв гэж үздэг. За гууж алгыг сувгжуулах, салаалах нь бол бохирдлыг ихсгэж, үерийн эрсдлийг нэмэгдүүлж байдаг. За энэний үр дүнд бол одоо ус маань бол замагдах, бохирдол ихсэх, биологийн үйл ажиллагаа нь бол буурч байдаг учраас байгаль орчинд ороодч байдаг байна. За энэ хоёр зургийн баруун зүүн хоёр зургийн аль нь зөв вэ? За мэдээж эерэг одоо яах нь энэ зүүн талын зураг нь зөв байна. За баруун талын зураг маань буруу байх нэ. За дараагийнх нь лаг шавар хагшаас бууруулах. За барьж байгаа барилгын талбай гадаргын угаагдал нь гол горхийг булангарт лаг шавар хагшаасаар бохирдуулдаг. Усны булангар лаг шаврыг тунгааж хуримтлуулах төр зуурын тунгаах сан нь усны бохирдлыг багасгахад чухал нөлөө үзүүлдэг. За жижиг барилгын талбайд бол уг газраас борооны ус урсах чиглэлд хамгаалтын бүрхүүл дэвсгэр дэвсж бэхлэх эсвэл намгархах газар байгуулж болно. Эдгээрийн аль аль нь лаг шавар хагшаасыг барьж тогтоох, усны урсгалын хурдыг сааруулах, хөрсний илэгдэл болон усны бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. За энэ зүүн талын зураг маань бол зөв зураг гэж үзэж байгаа. За мэдээж эерэг баруун талын зурган дээр бол одоо нөгөө барилга байгууламж барьж байх явцдаа одоо тухайн орчинд одоо усны бохирдлыг үүсгэж байдаг. За энэ бохирдол маань шууд яах вэ гэхээр гол руу цутгагдж байгаа, нийлж байгаа. Энэ зургийг бол баруун талын зураг дээр харуулсан байна. За тэгвэл энэ гол руу нийлэхийн сувгжилтын хэсэг дээр тэр тунгаах сан гэдэг юмыг байгуулснаар зүүн талын зураг маань цэвэршээд одоо гол руу цэвэр ус орж байгаа энэ хэлбэрийг харуулж байгаа шүү. Тэгэхээр энэ талд бол одоо зүүн талын зураг нь зөв байх нэ. За газрын эвдрэл. За газрыг хэрхэн эвдлэхгүй барилга байгууламжаа барих вэ? Газраа хэрхэн зөв зохион байгуулж бий болох вэ гэж. Тэгэхээр энэ баруун зүүн талын хоёр зургийг харьцуулаад сайн хараарай манайхаа. За мэдээж эерэг зүүн талын зураг нь бол хашаажуулсан байна тийм үү? За баруун талын зураг нь бол хашаажуулаагүй, дээрэс нь олон салаа зам гаргасан байдаг. За тэгээ барилга байгууламж барьж байгаа нөгөө барилгын материалуудаа эмх замбраагүй хайсан байдаг. За эндээс бол газрын илэгдэл эвдрэл маань үүсч эхэлдэг. За нөгөө талд нь бол зүүн талын зураг бол зөв зураг маань бас байна тийм ээ. Нөгөө барилга байгууламж барьж байгаа барилгын материалуудаа эмх цэгцтэй тавьсан байна. Ганцхан одоо зурвас газраар одоо зорчиж дээ зорчих ганцхан зам гаргасан байна. За тэгээд хашаажуулсан байна. Ногоон байгууламж бий болгосон байна. Энэний үр дүнд одоо газрын эвдэрлийг багасгаж байна гэж. За тэгэхээр зөвхөн барилга барих хэсэг газраа л ухаж эдэлснээр хөрсний эвдрэл илэгдэлд орох, тоос шороо хуримтлагдах, өв сургамал гэмтхийг багасгаж чадна. Газрыг хашаагаар болон бусад аргаар тусгаарлахад тухайн газрын байгалийн төрхийг хамгаалж чадах ба ингэснээр байгууламж баригдсны дараа түүний үн цэн улам нэмэгддэг байна. За мэдээж эерэг одоо нэг байшин барих гэж байгаа ингээл тэр орчноо бохирдуулаад байвал тухайн орчны бохирдсан орчинтой газрыг бол хинч худалдаж авахыг хүсэхгүй тийм ээ. За өөрөө эргээгээд асар тогтчуулна гэх юм бол асар их зардал гарна. Ийм учраас одоо анхнаасаа л аливаа үйл ажиллагаа явуулахдаа бодлоготой, төлөвлөгөөтэй хийх хэрэгтэй гэсэн санааг хэлж байна. За бидний энэ үзүүлээд байгаа зураг маань энэ харуулад үзүүлээд байгаа зураг маань харахад одоо жижигхэн одоо 0.7 га газар дээр маань хувь хүний одоо газраа төлөвлөж байгаа байдлыг илэрхийлж байгаа боловч энэ маань одоо томсгосон хүрээнд бол хотыг төлөвлөхөд одоо эдгээр асуудлуудыг бас анхаарах хэрэгтэй юм а гэдгийг бас санааг оруулах зорилгоор багш нь ийм зургнуудыг тавьсан. За барилгын ажлын явцад гарах тоос нь
уршиг тарж хүний эрүүл мэндэд аюултай байдлыг үүсгэж байдаг. Тэгэхээр барилга байгууламж барихын тулд одоо бас тоосчлтоос хамгаалах хэрэгтэй гэж. Барилга байгууламж барихад бол асар их тийм шороо тоос бий болж байдаг. Задгай одоо барилгын материал хийсэх тийм ээ асгарах ийм нөхцөл бий болж байдаг. Энэний үр дүнд бол одоо тухайн орчинд эрүүл мэндэд аюултай тоосон царайг бий болгох боломжтой байдаг. За тийм учраас одоо яах вэ гэхээр тоосыг хэрхэн бууруулах вэ гэж. Шороо болон задгай материал тээвэрлэж байгаа ачааны машин твшиг бүрхүүл болон хучлагаар хааж тоос дэгдгээс хамгаалж өгнө. За мөн тухайн газар оронд бол одоо газрыг усалж одоо шороо босгох, тоос босгохоос нь хамгаалж өгдөг. Хамгаалах ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ дээр жишээлбэл одоо бид нар уул уурхайн компаниуд маань одоо нөгөө уулын чулуулгуудыг авахдаа тийм ээ асар их тоосчлтыг бий болгож идэг. Тэгээд тэрийг бол байнгын усалж идэг шүү дээ. Тэгээд энэ маань юу гэхээр тухайн орон нутагт нь тоосчлтыг багасгах зорилгоор усалж идэг. Яг үүнтэй адилхан барилга байгууламж барихад муу адил услага хэрэгтэй. За одоо энэ жишээлбэл баруун зүүн зургийн бас л зүүн талын зураг маань зөв зураг байна тийм ээ. Баруун зураг маань бол тоос шороо боссон байдаг. За тоос шороо их боссноор нөгөө барьж байгаа барилга байгууламжийн өнгө үзэмж бас муудаж ирнэ. За дээрэс нь одоо тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн одоо амьсгалын замын өвчлөлийг бас тархах нөхцөл бас бүрдчихэд гэж үзэж байна. За тэгээ ачаа бол байнгын яг хучлагтай твшиг бол бүрхүүл хучлагаар очиж өгсөн байх хэрэгтэй болдог байна. За мөн зам барьж байгаа зам талбай барихад муу адил энэ замын шороо асгаад тийм ээ түүнийг одоо яг усалж идэг шүү дээ. Та хэд мань харсан бахаа гэж бодож байна тийм. За замын бол услаад үе шороо давхраг болгоно дээр шороо асгаал услаад эндүүдэл явж байгаа тийм ээ. Тэгээ энэ болгоно маань бол барилгын ажлыг тоосчлтоос хамгаалж байгаа болох юм байдаг байна. За газрын гадарга. За барилгын ажил дууссаны дараа хоосон газрыг даруйхан хашаажуулж ургамлын үр цацаж ургамлжуулах хэрэгтэй. Өнгөн хөрсийг илэгдүүлж талхалснаас тухайн газрын таагүй харагдуулах бөгөөд тоос шороо ихсэх нөхцөл бүрдэж байдаг. Ихсэх нөхцөл бүрдэж байдаг. Хожим зас жанслах ландшафт хийхэд зардал их шаардж байна. Тийм учраас одоо анханаас нь төлөвлөгөөтэйгээр барилгаа барих хэрэгтэй. Зам харилцаа тухайн газар орноо эвдэхгүй байхыг бас бага эвдэхийг бодох хэрэгтэй. За ингэснээр яг зардал бага болж ирдэг байна. За тэгээд мэдээж хэрэг барьсан барилга байгууламжаа тогтчуулах барьж дууссаны дараа ургамлжуулах, хашаажуулах ийм нөхцөл хийвэл илүү үр дүнтэй байдаг байна. За хиймэл хөв цөөрөм бий болгох. За хиймэл хөв цөөрөм гэдэг маань юу юм бэ гэж. Хиймэл хөв цөөрөм усан сан. Байгууллага ажлын төлөвлөгөөнд хэд хэдэн нөлөөлөх хүчин зүйлсүүд байна. Хэрвээ тухайн газар нутаг дэх ус хураах талбай хэтэрхий жижиг бол магадгүй цөөрөм тогтохгүй байх эсвэл бүрэн дүүрэхгүй байх магадлалтай. Хэрвээ уул хөрс нь ус нэвчүүлдэг бол элс хайрах бол цөөрөм магадгүй хурдан усаа алдаж ширгэж алга болно. Урсгалын дээр хэсэгт элэгдэл эрчимтэй явагдаж бохирдсон бол урсгалын доорх газрын ашиглалтад бол саад болох магадлалтай байдаг. Хэрвээ тэнд гүйхэн мөртлөө усан толио ихтэй усан сан байгуулбал усны ууршилтын хэмжээ цутгал уснаас илүү их гарч ирж ширгэж байдаг. За эндээс үзэхэд бол одоо хиймэл хөв цөөрөм байгуулж хот тосгодыг одоо чийгшүүлэх агарын чигийг нэмэх зорилгоор одоо хөв цөөрөм ерөнхийдөө барьдаг. За мөн одоо амралт сувиллын зорилгоор бас хөв цөөрмийг бий болгож идэг. За энэний үр дүнд бол яах вэ гэхээр тухайн хотын одоо
чиглэлийн нөхцөлийг бүрдүүлэх гэдэг юм. Хит хуурай байвал тоосчл үүснэ. Түүнээс болоод хүний эрүүл мэнд хортоогоор нөлөөлдөг учраас хөв цөөрөн байгуулдаг. За тэгвэл хөв цөөрөн байгуулахдаа анхаарах зүйлсүүд байдаг. Ямар орчинд байгуулах гэж байгаа вэ? За тэгээд хөв цөөрөн байгуулах маань бол ерөнхийдөө усан сан бий болгоно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тухайн газрынхаа одоо тэр усны шингээж буй байдлыг их анхаарах хэрэгтэй гэж. За элс хайрга байвал тэр бол усыг шингэн барьж тогтоохгүй. Асар ихээр ууршуулж байдаг. Ийм юмыг бол их анхаарах хэрэгтэй. За мөн одоо хөв цөөрөн байгуулж байгаа талбай одоо усан сангийн маань гүн хит бага байвал 1.5 м-с дотогш байвал гэж ярьдаг. Дотогш гүн нь одоо 1.5 м биш 1 м энэ байх юм бол тэгээ их том талбайг эзэлсэн байх юм бол бас муу адил ууршилт явж идэг, халалт явж идэг. Тэгэхээр эдгээр дөрвөн гормуудаа бодож одоо хөв цөөрмөө байгуулах хэрэгтэй. 1.5 м-ийн гүнээс илүү гүнтэй байх ёстой. За хит том талбай байж болохгүй. Элс хайргатай газар одоо усаа ясар ихээр алддаг учраас хөв цөөрмөө байгуулахад анхаарах хэрэгтэй болдог байна. За барилга байгууламж ба газрын хаяалбар. За өмнөх хичээлдэр бид нар ярьжсэн тийм ээ. Альва газрын барилга байгууламж буюу хот тосгодыг байгуулахдаа газрын хаяалбар хотгор гүдгэрийг их анхаарах хэрэгтэй. Тэгэхээр их хэмжээний хотгор гүдгэр ихтэй газарт бол барилга байгууламж маань зардал мөнгө ихтэй болдгоо гэж ярьсан тийм. Жишээлбэл одоо барилгыг тогтоон барих, хундаам цутгахаас эхлүүл тийм зардал их гарч идэг. Тэгэхээр ууланд болон хадтай газарт талбай урттай барилга барих юм бол барилгын сууринаас эхлээд маш их зардал гарна. За уулынхаа одоо тэр юу гэж юм хадтай болон тэр налуугийн дагуулад урт барилга барих юм бол зардал бас гардаг гэж. Тэгэхээр одоо энэ баруун зүүн зургийн одоо зүүн талынх нь зүг байна тийм дандаа. За тэгээд өндөр уулархаг маш хадархаг газарт богинотор тэгээ өндөр барилга барих нь илүү хэмнэлттэй байдаг. Энэ уртааш нь бариад ийм намхан барилга байсан байна тийм. Тэгвэл ихэнх одоо зардал нь бол энэ сууриндаа явсан байна. За тэгвэл өндөр барилга дээшээ өндөр барилга бол суур багтаа гэж тийм. Суур багтаа байна гэдэг маань одоо зардал нь хэмнэгдэж байна гэсэн. За хадархах газрын хөрс нь зам тээвэр, усан хангамж, ариутгах татварга, ус зайлуулах шугам шүлжээ зэргийг байгуулахад шаардагдах нэмэлт зардалтай тэнцүү хэмжээний их зардал гардаг. Тэгэхээр хадархах газар бол ер нь яах нь зардал бол өндөр гардаг гэж тийм үү? За тэгээд нөгөө тухайн барилгын бараг 50% тэнцвэц юм зардал их гардаг байна. Тэгэхээр бид нар барилга байгууламж барих орчноо сонгохдоо яах нь хэр их хад чулуутай юм бэ, хэр их налуутай хотгор гүдгэр юм бэ гэдгийг харж үзэж сонгож авах хэрэгтэй. За хотыг байгуулахын тулд тэр зам тээвэр, усан хангамж, ариутгах сувг тийм ээ ус зайлуулах шугам байгуулахад энэ боломжтой газар буюу юу гэдгийг бас анхааран үзээд за яах нь зардал багтаа газараа сонгож авч барилга байгууламжийг барих хэрэгтэй болж байна гэсэн үг. За дараа нь барилгын суурь. За барилгын суурийг барихад гүний усны төвшинг их анхаарах хэрэгтэй. За өмнөх хичээлдэр би бас ярьж ирсэн. Гүний ус, уул хөрсний ус тийм ээ хаана байна вэ гэдгийг их анхаарах хэрэгтэй юм аа. За уул хөрсний ус дээр байх, гүний ус дээр байх бол одоо тухайн барилга барихад одоо дээрэс нь нөгөө хөрсний мөнх цэвдэг тийм ээ их байх юм бол барилга барихад зардал мөнгө их болгож идэг. Барилга байгууламж бас нөгөө суулт өгдгөө гэж ярьжсэн тийм ээ. За тэгээ гүний усны тэр төвшөнд нь очиж барилга байгууламжийг барих юм бол усгүйдэх ийм нөхцөл бас бүрдэж идэг гэх мэтчлийн ийм онцлог. За бидний зурган дээрээс мөн адил зүүн
зургийн зүг байна. Одоо энэ тасархай зураасаар бол гүний усны төвшинг харуулж байна. Гүний уснаас төвшнөөс доош барьсан барилга байгууламж гүний усыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлэх буюу баруун талын зураг нь бол буруу зураг байна. За. Замын шүлжээ автомашины зогсоол байршуулах газарт томоохон ухалт хийх буюу шороон далан босгохоос зайлсхийх хэрэгтэй. Ариутгах татвар, ус зайлуулах сувгийн төлөвлөлтөд тухайн газар нутгийн байгалийн хэвгийг ашиглах явдал ихээхэн анхаарах бөгөөд өндөр үнэтэй шахуургын станц даралтын хоолойноос татгалзаж болно. За ингээ барилгын суурийг бол гүний усны төвшнөөс дээр барих нь зөв. За гүний усны төвшин нь дээртэй нам дор газарт барилгын суурийг тавихдаа гүний усны хамгийн өндөр төвшнөөс дээр байхаар шийдэх хэрэгтэй. Усны төвшнөөс дор баригдсан барилгын суур үер давтах, доошоо суух, онцгой тохиолдолд эвдэрч сүрэх аюултай. Мэдээж ус гэдэг юм маань альва зүйлсийг идэж эвдэлж байдаг учраас нөгөө барилга байгууламжийн суур нь эвдэрх, гэмтэх юм аюултай. Тийм учраас түүнийг одоо тэр усны төвшнөөс дээш нь барих хэрэгтэй байна. За ер нь ийм газарт бол барилга барихгүй байвал зүгээр эсвэл тусгай зориултын суур хавтан тавих буюу ус нэвчгээс хамгаалсан хаалт тавих инженерийн тусгай арга хэмжээ авах шаардлагатай. За ингээд ус нэвчгээс хамгаалах хаалт тавих инженерийн тусгай арга хэмжээ авна гэдэг маань зардал мөнгө дахин гарна л гэсэн үг. Тэгэхээр бид бол аливаа барилга байгууламжийг барихдаа зардал мөнгө багтаахан шиг одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой ийм газрыг сонгож авч барилга байгууламжаа бариул илүү үр дүнтэй байдаг бах нэ. За дараагийнх нь цардмал зам талбай. Цардмал зам талбай. Гүний ус тэжээдэг тэжээлийн бүс газрыг их хэмжээгээр цардснаас хур борооны ус хөрсөн шингэхгүй гадрын гадарга дээр их хэмжээгээр хөндлөгдсөн ус тогтоход хүрнэ. Энэ нь гүний усны төвшин доошолж гүйхэн худгуудад хатаж усгүй болоход хүргэж идэг. За энд харуулж байна. За гүний усны төвшин маань доошолж байна. Харуулж байна. За дээр нь одоо цардмал зам талбай гэдэг нь асфальт гэдэг ба шүү. Одоо нэг машин явдаг том хатан тийм ээ. За ийм зам талбайнууд ихээр барьснаар одоо яг хөө борооны ус хөрс рүү нэвчихгүй болж байна гэсэн үг. За хөрс рүү ус нэвчихгүй байна гэдэг маань гүний усны төвшин доошлох нөхцөлийг бүрдүүлж идэг. За энэ нөгөө зүүн талын маань зөв зураг байна. За энд бол юу байх вэ гэхээр гүний усны төвшин одоо нөгөө борооны ус нэвчээ орсноор усны төвшин дээшилж энэ айл өрхүүд маань устай байна гэсэн. За цардмал зам талбай бүхий газраас урсах их хэмжээний гадаргын урсас бохирдож мөн аажмаар хөрсөөр нэвчдэг байсан байдал үгүй болсноос хөрсний элэгдэл эвдрэл орно үерийн аюулын эрсдлийг ихсгэж байдаг. За мэдээж хэрэг нөгөө цардмал зам дээр маань их хэмжээний ус тогтож за тэр нь одоо яг гэхээр их хэмжээгээр урсах ийм нөхцөлийг бүрдүүлснээр хөрс рүүгөө шингэхгүй байгаа учраас үер болох магадлал өндөр байдаг гэж байна. Тэгэхээр хотод ихэвчлэн хот суурин газарт үер ихэвчлэн их тохиолддог болсон сүүлийн жилүүд. Тэгэхээр энэ маань бол энэ цардмал зам талбайтай холбоотой байдаг. За өмнө нь гүний усаар тэтгэгддэг байсан гол гориг үе тасарч ширэгнэ. За энэ жишээ бол ерөнхийдөө манай Улаанбаатар хотод бол байдаг. Манай Улаанбаатар хотын орчимд байгаа туул голын ус зарим үед усны төвшин багассан, тий тасарсан гэж ярьдаг шүү. Тэгэхээр энэ маань өөрөө юу вэ гэхээр энэ цардмал зам талбай барилга байгууламж их хэмжээгээр барьснаас шалтгаалаад гол горхины маань ус үе тасарч ширэгдэг байна. За дараагийнх нь замын хөдөлгөөний урсгал ба автомашины зогсоол. Аливаа барилга байгууламж барихад бид нар гэр хороолол газар төлөвлөлтийг ихээхэн анхаарах хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энд одоо яах вэ гэхээр замын хөдөлгөөний урсгал автомашины зогсоолын газруудыг бол их бий болгох хэрэгтэй байна. Урсгалаа зөв
чиглүүлэх хэрэгтэй болж байна. За тойрог ихтэй, баруун зүүн эргэлтүүд ихтэй байх хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид нар одоо нөгөө нэг чигийн урсгал гэдэг юм мэддэггүй. Замбраагүй ядгүй гэхээр эргэлтэнд орж идэг тий. Замын хөдөлгөөнд оролцож байдаг. За ингэснээр асар их төгжрөл бий болгож идэг. За мөн одоо барилга байгууламжаа барихдаа урагш нь хойш нь хашаага барихдаа тий сунгаж барьж идэг. Энэ нь бол замын хөдөлгөөний урсгалыг бас зогсоож идэг. Машин тэргээ нөгөө замбраагүй тавьснаас шалтгаалаад бас замын хөдөлгөөний урсгал одоо байхгүй болж идэг. За энэ дээр нэг анхаарч байгаа юм нь бол юу гэхээр автозам байна. Автозамын хажуудад ногоон байгууламж байна. Ногоон байгууламжийн хажуудад явган зам байна. Явган замын хажуудад ногоон байгууламж байна. Тэгээд одоо тэр орон сууц байх жишээгээр бариул илүү үр дүнтэй гэж үздэг. Гэтэл одоо манай Улаанбаатар хотын үед за томоохон хотууд маань тийм ээ ногоон байгууламж багтай. Замын хажууд шууд үргэлжлээд юу вэ? Явган зам байж байгаа жишээ нь тийм. Ийм үзэгдлүүд их байдаг учраас бас осол аваар ихтэй байдаг гэж нэгдүгээр үздэг. Хоёрдугаар автозамын орчинд одоо ногоон байгууламж байснараа хөрс болон хөрсний бохирдлыг агаарын бохирдлыг бас сааруулах нөхцөл бүрдэж байна. За ногоон байгууламж агаар хөрсний бохирдлоос гадна дуу чимээг бас багасгаж өгч байна. Гэтэл эдгээрийг одоо байхгүй болгоод ногоон байгууламжийн оронд дандаа зам байгаад байгаа нь харамсалтай. Буруу төлөвлөгөө байна. За мөн замын хөдөлгөөний урсгал чиглэл маань тодорхой байх хэрэгтэй. Олон салаа замууд их байх хэрэгтэй. Эргэлт тойролтууд их байх хэрэгтэй. Урсгалууд манд тийм ээ нэг цэгийн урсгалууд их олон байх хэрэгтэй. Байх нэ. За одоо бас л нөгөө зүүн талын маань зураг зөв, баруун талын маань зураг буруу байгаад. Тэгээд маань харж байгаа хэрэг тийм. Хамаа замбраагүй одоо яаж юм. Урсгал сөрөн одоо нэвтэрж орж байгааг харж байгаа. Эргэлтүүд хийгдэж байгаа тийм. За ингэснээр төгжрлийг их үсгэж байдаг. Тэгэхээр энийг бол анхнаас нь бодож төлөвлөж хийх хэрэгтэй болох юм. За замын хөдөлгөөнийг их хэмжээгээр нэмэгдүүлэх магадлалтай хот байгуулалтын томоохон төслийг одоогийн байдлаар замын хөдөлгөөний урсгал багтаамж сайтай газарт болон замын хөдөлгөөн ихсэн үед зохицуулах боломж бүхий замтай газарт байршуулах хэрэгтэй. Автомашины зогсоолыг гарч ороход хялбар байхаар зохицуулах бөгөөд зогсоолд тавьсан машиныг сүйдэрлэхийн тулд том моднуудыг боломжтой газар нь байрлуулах, ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийг их сайн хийж өгөх хэрэгтэй. Замын хөдөлгөөнийг аль болохоор зогсолт багтаа саадгүй нэвтрэхээр зохицуулах хэрэгтэй юм аа. За асфальттай зогсож байгаа машин явж байгаагаасаа илүү хотын агаарын бохирдлын төвшинг их хэмжээгээр ихсгдэг байна. За дараагийн нэг асуудал бол түрүүн би ярьсан. Одоо гудамж талбай барилга байгууламж маань гудамжны орц гарц гэдэг юмыг их анхаарах хэрэгтэй. За энэ зурган дээр одоо түргэний тэрэг тийм ээ тусламж үзүүлэлтэд айл руу явах гэж байгаа байдлыг харуулж байна. Одоо энэ баруун талын зураг жоохон бүдэг гарцсан байна манайхаа. Шууд чигээрээ ингээ явах гэтэл энд айл яасан гэхээр хашаага урагшин сунгаа барьсан учраас энэ айлд очиж чадахгүй байна. За яг үүнтэй адилхан хашаага ингээ урагшин сунгаж барих. Эсвэл манайхан ч их сонирхолтой сэтгэхүүн нөгөө хашаанаасаа урагшин сунгаад түүц бий болгочдаг. За дээрэс нь нойлоо урагшин сунгаа хашаанаасаа гаргаад барьчдаг. Тэгэхээр энэ яах вэ гэхээр замын хөдөлгөөн дээр төвжрэл бий болгочих. Саад бий болгочих. Заавал тэрийг тойрж явах, гудамжийг нэвт гарч явахгүй тойрж очих хэрэгтэй болно. Ингээд одоо тусламж үзүүлэх боломжгүй, зорчих боломжгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид бол одоо ноогдсон талбайд тийм ээ яах нь зохих журмынхын дагуу
хашаа хороогоо барих хэрэгтэй байна гэж. За түргэн тусламж болон аюулын үед тээврийн хэрэгсэл нэвтрэхэд чөлөөтэй байхаар гудамжийг зохион байгуулах хэрэгтэй. Тэгээ орц гарцыг тодорхой болгоно гэсэн үг тийм. За хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрмийн гудамж замын шүлжээний төлөвлөлт гэсэн 6 дугаар бүлэгт гудамж замын өргөн зэргийг зохицуулахаар зааж өгсөн байдаг. Тэгэхээр гудамж болон замын өргөний одоо хэмжээ норм гэж бас байдаг байна шүү дээ. Тэгэхээр энэ нормын дагуу одоо барилга байгууламж зам барьж байгаа хүмүүс маань барьж өгдөг. За гэтэл иргэд маань өөрсдөө яг нь хашаагаа нааш цааш сунгаад байвал боломжгүй байна гэдгийг харж ухамсарлаж одоо гудамжны орц гарцыг тодорхой нээлттэй болгож өгөх хэрэгтэй байна. Энэ дээр бид нар одоо шаардлага тавих хэрэгтэй байна. За ингээд өнөөдрийн хичээлийн дүр өндөрлөж анхаарал хандуулсан та нартай баярлалаа.